стандартыг хангуулах, стандартыг мөрдүүлэх тал дээр та бүхэн бүх шатны одоо байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэдийнхээ оролцоог хангаж төрийн байгууллагууд энэ дээр манлайлж ажиллах хэрэгтэй байна. Орон нутгийн байгууллагууд. Энэ өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал айл өрх усанд автж байгаа, машин тэрэг усанд гаражтай автж байгаа асуудал бол дандаа стандарттай холбоотой асуудал. Стандартын шаардлага хангаагүй барилга байгуулж хүлээж авдаг. Стандартын шаардлага хангаагүй төлөвлөлт хийдэг. Стандартын шаардлага хангаагүй газар одоо иргэд суурьшдаг, иргэдэд байр орон сууцаа худалддаг ийм асуудлуудаас болоод өнөөдөр бид ямар хэмжээний хохирол амсж байгааг бүгд маш сайн одоо мэдж байгаа. Стандарт яагаад хэрэгцээтэй шаардлагатай байгаагийг гашуун үннийг бид одоо бидэнд амьдрал дээр харуулж сануулж шаардаж шахаж байсан. Тийм учраас одоо төрийн байгууллага гэлтгүү бүх шатны байгууллагуудад энэ стандартаа анхаарах, цаашдаа барилга байгууламжийг орон нутгийн хэмжээнд хүлээж авахтаа хүртэл гараж одоо байгууламж руу ус ордоггүй, үер усанд автдаггүй ийм байх тал дээр одоо шинэ алхам хийх шаардлагатай байна гэдгийг бүгд одоо маш сайн ойлгож байгаа байх. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. Удахгүй бид бас энэ албан даалгаврын биелэлт хэрэгжилт явц ямархуу хэмжээнд явж байгаа талаар дахиад та бүхэнтэй уулзалтанд газар дээр нь очиж хянаж дүгнэн, газар дээр нь бас ажиллана, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.